За тэгээ өнөөдөр юу гэж бодсон бэ гэхээр 126 гишүүнд бид нэр захиа өгье гэж бодлоо. Ахмадуудын дуу хоолой хөдөлгөөн чимээгүй суулт хийж буй ахмадуудаас нь Улсын хурлын эрхэм гишүүдэд хандаж буй загтал нэг нэгээр нүхийн маргааш тогтолж 2025 оны 9 сарын 16 ахмадуудын зовлон нулимсыг сонсооч. Ингээл саяны асуултын чи хариу ерөөсөө энэ тийм үү. За бид Монгол улсын ирээдүйд сайн сайхан амьдралыг бүтээхийн тулд тийм үү олон жил хөдөлмөрлөж өнөөдөр өндөр насандаа амьдрах жил тэтгэврээр залгуулж буй ахмад наснууд та бүхэнд энэ загтлыг хүргэж байна. Засгийн газар эрх баригчид тэтгэврийн ердөө 6%-аар нэмнэ гэж мэдгдсэн бидний амьдралд бодит өөрчлөлт авчрахгүй. Амьдралын зовлон бэрхшээлийг үл оошоосон шийдвэр боллоо. Иймээс бид ахмадуудын өмнө 2025 оны 10-наас 9 сарын 10-наас 50 жагсаал 3 хоног хийж өчигдрөөс 9 сарын 15-наас 9 сарын 25 хүртэл 10 хоногийн хугацаатай чимээгүй суулт зохион байгуулж эхэлсэн болно. Ахмадуудын зовлон нулимсыг үл тоон бидний шаардлагыг хүлээж авахгүй хിവэр байвал 26-наас өсвөлэн зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Өнөөдөр бидний дундаас 7 ахмад өсвөлэн зарлахад бэлэн байна. Эх орныхоо төлөө зүтгэж насны эцэс нулимстай, гунигтай сууцгааж байна. Бидний амьдрал, бидний ирээдүй, бидний үр хүүхдийн төлөө энэ тэмцэл өрнөж байна гэдгийг анхааран сонсооч гэж хүсье. Бидний гол шаардлага бол 1-р тэтгэврийн доод хэмжээг сая 500 мянга болгох, 2-р тэтгэврийн нэмэгдлийг бодит инфляц амжиргааны өвдөлт нийцүүлэх, 3. Ахмад насны эрхийг хамгаалах бодит дэмжлэг үзүүлэх, 4. Тэтгэврийн зээлийн хүүг 12% болгон бууруулах, 5. Тэтгэврийн зээлийн хугацаа 36 сар болгох, 35 сарын үлдэгдэлтэй бол 1 сарын зээл олгодог болгох, 6. Тэтгэврийн зээлийн хүүгээс хүү давхар боддог, тооцдог, шудраг бус байдлыг тасан зогсоох. 7. Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл биш онцгой зээлийн ангилалд оруулах хуулийг батлах. 8. Улсын хурал Монгол банк болон арилжааны банкны шинэ хууль гаргаж банкнд реформ хийх. 8. Батлан даагчийн цензурыг зөөлөх, бидэнгүүгээр бидний асуудлыг бүү шийдээч. Эрхэм гишүүдээ ахмад наснуудын дуу хоолойг сонсож бодит шийдвэр гаргана гэдэгт бид найдаж байна. Тэгээ яг энэ ташрамд хэлэхэд дахин хэлэхэд Сүхбаатар Монголын ахмадын холбооны Сүхбаатаргаа хэлмээр байна. Айхлагын та айхалж үүрхийн бид нар халуун зунаас хүүтэн сэрүүний өдрөд хүрт бид нар үүрч байна. Өнөөдөр засгийн газрын тэргүүнтэй уулзах гэж 3 удаа би танаас хүссэн. Та ороод тэтгэврийн дундаж хэмжээг 901 мянгад хүргэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөөд жаа гэд гараад ирсэн. Өнөөдөр танаа тэр орлогч Бямцэнтэй уцаар ярихад бидний энэ асуудал юу вэ гэхэд наац жижигхэн асуудал гэж хэлсэн. Өнөөдөр энэ бол жижиг асуудал биш юм аа. Монголын нийт 518 мянган тэтгэвэр авагчдын 60% тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэр авж байна. 281 мянга 200 ахмадууд чинь өнөөдөр тэтгэврийн зээлэнд өрнөөс баригдаж арилжааны банкнд барьцаалагдчихсан. Өдөр хоног аргацааж яайда гэж амьдэрч штэ. Энэ бол өнөөдөр шудраг бус байна. Өнөөдөр биднийг ингэж дууга болгож ингэж байгаа нь үнэхээр гутамшиг байна. Өнөөдөр Монгол улсад төр байдаг бол энэ 10 хоногийн дараа арчилсан орнуудад Америк, Англи арчилсан орнуудад бол одоо бид нар өдрөө заасан байгаа хэлцээрийн ширээнд бидэртэй уулздаг тийм юутай байдаг, заашилтай байдаг. Тэгвэл Монгол улсад энэ соёлыг бид нар түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна. Бидний үр хүүхэд өнөөдөр тийм ээ бид нар залуу халуун насандаа өчнөө шимтгэл төлж ингэж ажиллаж амьдарчаад өнөөдөр бид нар тийм ээ шүс шиг энэ тэтгэвэр авчаад ичээчгүй та нар дулаан ордонтой 6% нэмнэ гэж ярь сухаас ичээж засгийн газрын нууц сангаасаа ч гэсэн та нар над бидний тэтгэврийг нэмэх шаардлагатай байхгүй. Яа тэтгэврийг нэмэх гэж байгаа вэ гэхээр бид нар бол 6 сар суулт хийж байхдаа одоо эдгээр маш их юу ярьжсэн шүү дээ. 14 мянган төрийн албан хаагчийг цомгтгон яамдуудын төсвийг танам гэжсэн. Тэгэхэд бид нар бас эх орондоо хайртай бид нар тэтгэврийг нэмүүлэхгүй гэжсэн. Зөвхөн зээлийн асуудлаа шийдье гэсэн. Тэгтэл 3 хоногийн шоу хийгээд наадмын өмнө 7, 8, 9-нд 24 сар 100%-аар тэтгэвэр олгосон. Өнөөдөр төрийн банкны гүйцэтгэх захирал, ерөнхий захирлыг амар дайсан дараад хэлсэн байгаа. Одоо юу ажлаас нь хал гэд яад гэр 24 сараар 3 хоног тэтгэвэр олгочоод өнөөдөр 6 сараар тэтгэврийн зээлийг олгож байгаа байхгүй. Энэ хугацаанд 24 сараар зээл авсан ахмадууд чинь бүтэн 18 сар юу ч ямар ч орлого байхгүй одоо өсөж өгөх юм уу яаж турж өгөх юм уу яг тийм байдал хүрчээд байгаа байхгүй юу. Энэ
байдлыг арилжааны банкуд даварцсан арилжааны банкуудын эзэдээ захирч чадахгүй Монгол улс гэж төр зас гэж байгаад юу байх шаардлага байна уу үгүй юу гэж хэлж байна. Үнэхээр бид цухалдж байна, бухимдж байна. Гэсэн ч бид нэр шир заагаад төвчээр заагаад өнөөдөр ингээд цементэн пелтан дээр ингээд сууж байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төлөөлөд ингээд сууж байгаа. Энэ тэмцлийг ингээд эхлүүдээ суужсэн одоо ганц төмөр байна, анхдагч нар мад байна. Биднийг одоо үгийг сонсохгүй та нарт юу хэрэгтэй? Одоо энэ зүлгэн дээр бол ерөөсө 26-наас манай 7 хүн хэвтэн. Бүр ерөөсө яг юм байгаа. Хэрвээ та нар энэ асуудлыг хэлэхгүй бол би 2 удаа хэвлэлийн байх хурал хийсэн. Монгол улс ахмадуудаа хайрладаг, хүндэлдэг, хүсэлтийн маань биелүүлж чаддаг бол олон улсын хүний эрхийн байгууллага болон нэгдсэн улсын байгууллага танднаа. Энийг би бүр дахин сануулад байгааг ойлгоорой та нар ухаантай хүмүүс юм бол.